болно гэж. Ноагийн яг тэр Ноагийн үеийн үеэр бороо гэдэг юм орхоосон, бороо гэдэг юм өмсөлтөр байгаагүй гэсэн. Ойлгож байна уу? Дэлхийн гадар усан бүхэл байсан. Тэгээд нарны элчдэр усан бүхэлдээ тусах үед дэлхийн бүхэлдээ яг ижиг температурт байсан. Манан бодон хөөрч гадар усалдаг байсан. Харин Ноагийн үеийн үеэр газрын усны хаалт тонгоож, тэнгэрийн усны хаалт тонгоож, газар тэнгэр нийлхнэд аимшигтай үе болсон. Харин энэ зураглалыг Бурхан Ноад үзүүлээд, Ноад сануулаад, тэгээд үүнээс би чамаа болон танаа гэр бүлийг аварна гэж хэлээд нэгэн гайхалтай зүйлийг хийхийг Ноад сануулсан. Ингээд Ноа ойролцоогоор 100 гаруй жилийн туршид энэ зүйлийг хийсэн гэж хараад одоо. Харин 100 гаруй жилийн дараа усан галав хийсэн. Ингээд усан галав хэдэн өдөр хэдэн шөнө үлддэг вүлээ? 40 өдөр, 40 шөнө. За дараагийн нэг хүний түүхийг харах юм бол Авраам нэг сайхан бүсгүйтэй гэрэлсэн 75 настай болсон. Гэхдээ нөгөө хоёр чинь үерхэл туугаад байсан. Яагаад гэвэл хүүхд гараад. Тэр хүүхд гараагүй хүмүүсээ харахаар үерхэл байна гэж хэлэх гээд байгаа шүү дээ. Гэхдээ сүүлдээ нөгөө чинь гитэрсэн л дээ. Тэгээд тэрнээс болоод Авраам Сара хоёр сэтгэл өвдөж гэсэн. Үр хүүхэдгүй бид нар яандаа гэж. Тэгсэн чинь Бурхан нэг өдөр тэднийг тайлбарлангаа юу гэж хэлсэн бэ? Би чамаар дамжуулан нэгэн агуу үндэснийг гаргаж ирнэ. Тэр үндэс нь бүх үндэсний ерөөлийн үндэс болно гэж хэлсэн. Гэтэл Авраам Сара хоёр нэг л хүүхдийн тухай бодож байсан. Гэтэл Бурхан тэдэнд нэгэн том үндэсний талаар ярьсан. Энэ бол Бурханаас Авраам Сарад ирсэн хараа байсан. Тэрнээс Авраам байж байгаа ихнэр маань жирэмснээс ер нь ганц хүүхдээр яхандаа үндэстэнтэй болдог ч юм билүү гэж бодоогүй гэсэн. Харин Бурхан түүнд нэгэн алсын хараа хуваалцсан. Ингэж Бурхан хуваалцахдаа юу гэсэн бэхээр Авраамыг өөрийнхөө төрөлх нутаг төрөл садангаар орхоод миний зааж өгөх газар руу яа гэсэн бэ? Яв гэж хэлсэн. Англиар бол юу вэ? Go. Орсоор бол идиот гэсэн үү? Идиот гэдэг юу? Идиот. Хятаар бол цуа. Миний чамд зааж өгөх газар руу цуа гэсэн. Тэгээд дараа нь юу болсон бэ? Авраам хаашаа явж байгааг мэдэхгүйгээр гараад явсан. Харин энэ хараа хинээс ирсэн бэ? Бурханаас ирсэн. Хэрвээ бид Библийг харах юм бол Библийн баатар гэж хэлж байгаа бүх хүмүүсийн амьдрал дээр Бурхан нэгэн гайхалтай харааг илчилдэг. Тэгээд тэр хараа биелээ болох үед түүний амьдрал, түүний эргэн тойронд байгаа олон хүмүүстэй Бурханы ирүүлэлт асгав. Тэр энэ бүгдээр юу хэлэх гээд гэж ах дүүс минь шинэ нухацынхаа таньд зориулсан нэгэн агуу төлөвлөгөө Бурханд байгаа. Амен. Танд зориулсан нэгэн гайхамшигтай төлөвлөгөө Бурханд байгаа. Тэр бол ирээдүйн маань найдварыг авчрах гайхамшигын бус сайн сайхны төлөвлөгөө. Бүгд хажууд байгаа хүмүүс рүү хараад хэлэхгүй. Танд зориулсан гайхамшигтай төлөвлөгөө Бурханд байгаа шүү. Хэрвээ бид Ноа, Авраам, за тэгээд үргэлжлүүлээд Исаак, Яаков, Давид, за Самуэль, Йона, за Библийн одоо бүх хүмүүсийн нэрийг дурдах юм бол бүгднгийнх нь амьдрал Бурхан нэгэн гайхалтай алсын хараа илчилсэн тийм л түүхүүдийг хамтдаа харна гэсэн. Харин өнөөдөр бүгдээ нэг хүний түүхээс хэсэг зүйлийг сураад байна. Хоньны бэлчээрээс хааны сентэр рүү явсан нэг хүүхдийн түүх байна. За энэ хүүхдийн нэр хэм бэ? Давид. Түүх ангийн эрдэнэ сумд хон хариулж ирсэн гэж байна. За Давид дээрээ 7 ахтай 8 хүүтэй айлын отгоноо байсан. Ахнар бүгд хүний нүдэнд бол үнэхээр сайхан хайп. За тэгээд царай зүсүү хайцсан. Яг л looks like me. Би өөрөө хайцсан гэж боддоо шүү дээ. Та нар яаж бодно хамаахнаа. Миний бодлыг танаа үлдчих чадахгүй. Яг тэгвэл толгойд харах болгонд ваа. Хнэрээ гайхалтай бүтээг юм аа. Тадрус тэгж байгаа заа. Толгой очоод па. Чи одоо хинтээ. Ямар ч юу аа. Эцнэрээ гайхалтай бүтээг юм аа. За Давидын ах нарыг харахад үнэхээр ингэж хэлбэр гайхалтай бүжирхэг царай зүс сайтай нуруу туруу өндөртөө залгаж байсан. Яагаад гэвэл нэгдүгээр Самуэль номын 16 дугаар бүлэгтээ эзний иш үзүүлэгч болох Самуэль
Эзнээс үг аваад Есүс гэрт ирсэн. Есүс гэр буюу Давидын аавын гэрсэн гэсэн. Тэгээд ямар зорилгоор ирснээ хэлсэн. Танаа хүүхэн дундаас Бурхан нэг хүнийг сонгож байна. Тэгээд яасан гэхээр аав хамгийн дээдлээс ахгуулаад 7 ахын 7 Самуэлийн өмнө ахуулсан. За яг загвар өмсөж байгаа юм шиг ордоор маах ингэж ахилсан биш. Ядаа босоод ирлээ. Манай ядаа хайв царайлаг болоо. Яг юм бол ахсан баг. Тэгээд юм бол нуруу түрүүн гайгүй юм өндөр царай цус гайгүй юм их шилэж байгаа даа шүү дээ. Гүмсэг юм дажгүй. Энэ цаг залуучууд байж Давид яах. Тэгээд Самуэлийн өдөр аав нь эхнээс нь ахгуулаад явуулсан. За ядаа яваад гэрлийн хэд очивцаа. Хой алах шиг хаан болчихсон. Муугаа ахмаа сонгогдохгүй шүү дээ. Дахиад нэг нааш. Хоёртаа давцсан шиг. Манай ядаа сүүлийн нэлээд жин юм байдаг. Хоёр дахь болгоод бол За баярлалаа. Ядаа той алгачаа дуурна юм байна. Ийм гой загвар үзүүлж. Амралтын үед хүн амрах бодол загвар үзүүлж шүү дээ. Тэгээд Самуэль юу гэж бодсон гэж 1-р Самуэль 16-р бүлэг дээр Давидын нэг ахын алхаад ирэх үед Самуэль яг энэ ухаа гэж бодсон. Яагаад тэгэхээр царай цусайтай, нуруу түрүү өндөр, харц булаанаар сайхан залуусан. Тэгээд Самуэль эзнээс асуудаг. Харин эзэн юу гэж хэлсэн гэхээр энэ биш гэж. Тэгээд Самуэль Есүс буюу Давидын аавд хэлдэг дараагийнхыг нь явуулаа. За тэгээд дараагийнх нь нэгээрээ явсан. Урдуур нь загвар үзүүлж байгаа юм шиг санагдаж байна. Харин Самуэль эзнээс асуухын эзэн алийг ч заагүй. Тэгээд 7 хүн долоодаа алхаж дууссаны дараа Самуэль за явдаг чинь билүү гэж бодож ирсэн. Давидын ааваас асуудаг. Дахиад бүх байгаа юу тараах гэж. Ингэж асуух хүртэл аав нь яасан байсан бэ? Давидыг яасан бэ? Мартсан. Англиар юу вэ? Forget. Хятад юу вэ? Мэдгүй. Самуэль ааваас нь асуух хүртэл Давидыг аав нь мартсан. Гүн улаан газартай өмсөн нэг бурж исэн сайхан улаан утарсан царайтай өсвөр насны хон хариулал гүйж байгаа. Аав нь дотроо магадгүй бодсон баг. За насны гүйцээгүй тэр яг хон наймаатайгаа зурлаад байж байгаа. Нэг тэгж алхуулж барий Самуэль үзүүлж гэж бодлоо. Гэтэл Самуэлийг асуугууд аавс гэж. Нэг бор банд биш үү? За тэгээд нөгөө бандыг дуудаад ирсэн. Тэгээд Давид явцсан. Харин Давид яг орч ирэх тэр агшин Бурхан илчилсэн байна. Давидын талаар. Юу гэж илчилсэн бэ гэхээр энэ хүн бол яг тэр хүн мөн гэж. Тэгээд Давидыг босоо алхаад ороод ирэнгүүт Самуэль гартаа байсан тослоо савыг авч очоод Давидын дээр цутгацсан. Юу болж байгааг Давид мэдээгүй. Яваад ирсэн нэг цагаан сахалтай хүн. За тэгээд 7 ахын бүгдээр гойгаан уцаа амсаад үзмсээ гойгаан гэл мэлээ төрчихсөн ингээд амар төгсөж байгаа. Тэгээд бичсэн чи яваад ороод ирсэн гаднаас хон ямаатай зурлаад хүлс гойцсон янзын одоо нөгөө хэл гүйж байгаа юм чи өөр нэх ханган дэгжин хувцас байхгүй залуу. Улаан утарсан царайтай нэг өсвөр насны хүн хаалга босод даваад ороод ирсэн чинь эзний хүн Самуэль өгч ирээд тос сутгацсан. Давид юу болж байгааг ерөөсөө мэдээгүй. Харин яг тос сутгагдах тэр агшин нэгэн гайхалтай тунхаглагдсан. За манай болдоогийн дүү надад туслаач. Энэ доктор сууж байгаа хүмүүс хамгийн залуу юм. За өрөөд. За нэг ийм сайхан залуу байсан баг Давид бол. Яавал ч аяг юм. За нааш. За тэгээд Давид гараад ирсэн. Ороод ирсэн чинь Самуэль тос сутгаад тэгээд Давид юу болж байгааг юусаа анзаарав. Юу болж байгааг юусаа ойлгоогүй. Юу одоо тос сутгаад байгааг гайхаад ингээд. Юу ч мэдээгүй байгаа шүү дээ. Нөгөө өсвөр насны хүч гайхаж юу болоо. Гайхаж. Яг ингэж энэ нөгөө Самуэль гар тавингуудаа юу болж байгааг хэлсэн. Израилийн Бурхан эзний нэрээр Израилийн Бурхан эзний нэрээр тэгшээ чамайг Монгол улсын ерөнхийлөгч болгох тусгай. Амен. Нөгөө өсвөр насны хүн гайхах штеп. Мөнхийн эзэн чамайг Израилийн хаан болгоо гэсэн. Юу Израилийн хаан дүүгэр мөгөөр шилдвэр мөлбөр байсан юм. Өсвөр насны хүн орж ирж байгаа штеп.
Тэгээд ороод ирсэн чинь тос тутахад Израилийн хаан гэдэг тосчихсон. Яг Давидын орон та нар байна гэж бодоод төсөөлөд үзтээ. Хэрвээ чамайг өнөөдөр би юу штэ. Тос тутахад. За одоо гадаа 5 литр нь 4700 байлуу. Оросоос ирж байгаа. Тэрийг ингээд сутгаад тэгээ би гар тавиад тэгшээ. Өнөөдөр би чамайг мөнхийн эзний нэрээр Монгол улсыг ерөнхийлөгч болгон томиллоо. Гэвч чи яах вэ? Юу болоод байна? Гişиг кеблаас заалж гişиг. За баярлалаа тэгшээ. Яг нэг ийм л хөөсөн баг сайн хараад байгаа. Ийм шээ яав шахацаа. Та нар төсөөлдөө. За яг нэг алхацаа гэдэг. Зүгээр хоноонд бүрөө явж ирсэн чинь нэг өдөр Самуэль тослоо бүх Израилийн хаан гэж томилсон. Яг тэр цагаас ахгүйла Давидын зүрх сэтгэл дотор Израилийн хаан болох Арсын хаан бурхан тавьсан гэсэн. Арсын гараа бурхнаас ирэхэд бидний ерөөсөө зүгээрс болгодог. Тэгээ надад ч гэсэн бас бурхнаас Арсын гараа ирсний дараа би та нар хүртэн хуваалцж байсан да. Пастораар томилогд хүртлээ би 12 жил. Янз бүрийн болохоор би дандаа боддог байсан нөгөө хараа. Би одоо пастор хүн байж ингэж болохгүй шүү дээ. Нэг талаар айгүй гоё өөрийгөө хамгаалахаар нөгөө талаар айгүй зовлонтой. Тэгээд ямар нэгэн болоод өөр хүрээд ингэж ямар нэгэн зохиол талбар санагдаад сэрэж хамаагүй духлаар санагдсан бол Бохыг самуулдаг чи пастор хүн байж яаж чаа. Замлив. Заримдаа энэ үгийг яриад ихнэр маань урд нь надад сануул. Чи одоо пастор хүн байж болтоо чи. Тэгээ болчих гэж хэлдэг биш, пастор болчих гэж хэлдэг биш. Нөгөөдгөө болсон биш. Тэгээ яг үнийг хэлэхэд бурхны алсын хараа бидний өдөр болгонд асгарч өгч, бурхны зорилгын төлөө хэлмэж өгч. Харин Давид яг тэр алсын харааг бурхнаас авсны дараа түүхийг одоо бүгдээрээ маш хурдан харъя. За түүний төлөө Давидын ахнаар бүгдээрээ цэрэгч явсан. Гэхдээ Давид цэрэгт яваагүй. Яагаад яваагүй? Жоохон баггүй. Цэрэгт бас нь болоо. 7 ах нуулаа цэрэгт явсан. Давид авчих бүгд цэрэгт яваагүй. Тэгээд Израильчууд Филистичүүд хоорондоо тулалдаж явах юу болсон бэ? Нэгэн хүчрхэг гараад ирсэн. Нэр нь Голиат. Голиат гарч ирэхдээ Израилийн армийг доромжилсан, Израилийн бурхан эзнийг мөнхийн эзний нэрийг доромжилсан. Харин ахнартаа хоол хөргөж өгөхөд хоол мол халуун савтай хоол барьсан эндээ атрын талхыг ингээ хойгон талх тусаад хийдсэн. Бас болоогүй дайдаж байгаа юм чи дундуур маасан гэдэг нэг юм элэгний ногш могш ингээ төрчихсөн. Тэгээд нэг сайн өөртөө залхуу гүгээд очиж байгаа шүү дээ. Дайдаа. Яавч яах вэ? Тэгээ гүгээд очиод ахнартаа хоол мол өгөх гээд ингээл сониуж байгаа. Ямар гоё илтгэвэ. Хүүхэн сэлмийн хараамаар ахын тавиач. Тэгээд аваад ингээд зүггүй. Ингээд очсон чи тэнд нөхөр гараад ирсэн. Тэгсэн чи ахтар нь ингээд сонин болоод чихэн ухнаагаад яа хөгч гараад ирлээ. Тэгсэн чи нөгөө нөхөр гарч ирээд "Автаа байл хүн байна уу?" Эр зэрэг нь хангалсан нөхөрөөр гараатар гэж хашгирсан. За тэгсэн чи юу боллоо? Ахнар нүртэл гараагүй Давид бараг хэлсэн байх та. Гараач. Соо гараач. Тэг бүгд чимээг өнгөөс угаал нөгөө элэгний өмчтэй талхаа идэв. Тэгсэн чи тэнд хэн ч гарч ирдэггүй бүх майх хаалгаасан. Нөгөө нөхөр гарч ирээд тэнд ч будаа болж байна. Тэгсэн чи Давид гин туурнус. Энэ нь одоо хий. Чимээг болтой чи юу вэ? Зүгээр хоол болгоч явж харин хон болоо. Тэгсэн чи Давид уураад ингээд савлж гисэн. Юу вэ одоо нэг жижиг юм уу гэдэг. Тэгээ савлаад байсан. Тэгсэн чинь тэр арай майхны хаж байгаа нэг хүн явж байгаа сонсч л дээ. Үнд нэг нөхөр байлдаг гэдэг юм яагаад вэ? Шагагаа харсан. Тэгээд ахнараас нь асуу би одоо бүр ингээд зургаж харуулах гэдэг шүү дээ. Шагагаа харсан чинь ахнараас нь асуусан. Оо чи гарч байлдаг гэсэн үг. Үгүй тийм байгаад тандуулсан байна. Тэгээд бүх ахнараас нь асуусан чинь хамгийн эцэст нэг жоо нөхөр би байл. Тэр хошаалтаа. Тэр гүгэн бишээ. Сайтай. Би үзээд ирмтэй. Тэгсэн чи юу болсон бэ? Нөгөө нөхөр хаанд очоод болцсон. Нэг майхнаас намайг гаргачих гэж нэг бэллээ шүү. Тэгсэн чи хаан гайхаад "Хүй тэр залуу дуудаад байна."
Дуудаад аваад ирсэн хаан хувцас өмсгсөн. Маа миний энийг өмсөд байлдаарай гэж. Хоёр дулгаан өмсөд сэлмийн зүлгэж өгөөд тэгээд та нар хараа. Нэгдүгээр самбал 16 дугаар бүлэгтээ. Давид бүгдийн зүгээ сэлмийн ташаандаа хийгээд алхаж үтсэн гинэ. Тэгсэн чинь нэг л болтгоо. Ерөөсөө нэг л биенд таардаггүй. Ягаад гэвэл Давид ямар хөвтөсөн бэлээ? Жаах байсан. Тэгээд яасан гэхээр энэ хувцас ерөөсөө надад зогтгүй. Нөгөө хоёр дуулахын өмсөд малгайг өмсөн чинь нүд нь ингээд алд ороод байна. Тэгээд Давид бүх хувцсыг тайлж тавингуудаа нэгдүгээр самбал 16 дугаар бүлэг дээр юу хэлдэг вэ гэхээр дүүгээрээ аваад газараас 5 мөлгөр чулуу аваад Голиатын өдөөс явсан. Тэгээд Давид бол үнэхээр гайхалтай мэрэгжлийн дүүгэр ч байлаа гэж. Амен. Тийм байгаа юм шүү дээ. Библиэд байгаа. Мэрэгжлийн дүүгэр ч байсан гэж байгаа. Яг нэг гэсэн чинь та нар бүгдээрээ шалгалтаа юм лаа. 5 мянга. Тэр Давид гайхалтай зөрөгтэй хүү байсан. Эсвэл гайхалтай мэрэгэн залуу байсан уу? Мэдээж энэ Авьяасуу байсан байж магадгүй. Гэхдээ Давид Голиатын эсрэг 5 мөлгөр чулуу дүүгөр бариад очихдоо би чиний эсрэг юу тээрлээ гэж хэлсэн бэ? Түмэн цэргийн эзний нэрээр би чиний эсрэг ирлээ гэж хэлсэн. Дүүгүрээ болон чулууга бариад чамайг нам зохион насаар дүүгүрээр хүснэ хөрвий байна гэж хэлдэг. Харин юу гэсэхээр түмэн цэргийн эзний нэрээр би чиний эсрэг ирлээ гэж хэлсэн. Ингээд юу болсон бэ? Тулааны яд дууссан байна. Яасан бэ? Голиатыг нам зогсон. Миний нэг ах пастор нэг өдөр бид нэг Орос дэлгээлтээр очиод тэднийг ирдүүлжсэн чинь ярьж байгаа. За хоогийн заримдаа номлож явах үед ингээд сэтгэл хөдлөөд, эмоц хөдлөөд тэгээд үг хэл халтрах юм байна. Би өстөг шараа болсон шүү дээ. Яасан гэсэн чинь Баянгар аймаг том конференц болоод нөгөө конференц дээр гол монголчоор өрсөн гинэ. Тэгээд тулааны талаар заасан юм байна. Давид Голиатын тулааны талаар. Тэгээд зааж явахдаа нөгөө хүмүүс ингээд сэтгэл амар өвдсөн гинэ. Давид газраас 3 мөлгөр чулуугаар том монгол намайг өөрчилсөн юм байна. Шүүрчээ дүүрэн баруун гартаа чулууга зүүн гартаа натахад Голиатын одоос гүйлээ. Тэр хүмүүс инүүд мөн амар хатдаг гэж юм. Тэгээд Давид ихний чулууга дүүртээ хийгээд эргүүлээ, шидлээ гэсэн. Хүмүүс тэгсэн чи яасан гэж зүрчтэй гэдэг. Амар ингээд фантастик амар баяжсан байгаа. Тэгээд Давид хоёр чулууга хийгээд дахиад эргүүлээ, шидлээ гэсэн ч хүмүүс одоо онцгой гэдэг бодчихсон юм шиг. Тэгсэн чинь дахиад зүрхнөө гэсэн. Тэгээд Давид эцсийн чулууга хийгээд эзний нэрийг дуудан байж эргүүлээд өдөөс нь гүйлээ гэсэн. Хүмүүс өстө бүгдээр ингээд аманд нь орох болохоор сонсож байгаа. Тэгсэн чинь нөгөөх маань өөрхийн аман хальтгаа. Давид дүүгүртээ чулууга шидлээ. Халелуя бурхныг цогцолгоо байсан. Тэгсэн чинь хамгийн уусуужсэн пастор бас нэг Голиат гэсэн. Голиат. Давид Голиатыг юугаар цогцолгосон бэ? Түмэн цэргийн эзний нэрээр гэсэн. Чулууга бишээ. Би чиний эсрэг чулуу тайлбар гэв. Түмэн цэргийн эзний нэрээр хэлсэн. За энэ гайхалтай тулааны дараа Давид Израилийн хаан болох Саулын гэрт нэвтэрч орсон. Тулаанаас болоод Давид Саулын хүргэн болсон. За Саул Давидын хэн болсон бэ? Хадма хааны хүргэн болсон. Тэгээд би зүгээр Давидын өргөнөөс нь юу бодно гэж за ингээд хааны ордонд хөл тавилаа. Ингээд яасан бэ? Өөрийнхөө ордонд хөл тавьж байгаа юм шиг баярлсан баг. Израилийн хаан бол алхам. Тэ? Алхам болмаар хаан нэгж юм гэсэн. Тун удалгүй юу болсон гэж Саул хаан унтаж чадахгүй болгүй Давид ирээд ятгах болсон. Тайтах. Түүнээс гадна Саулын ганц хүү болох Йонатан хааны хүү. Давидтай хоолтож нөхөлөнгуудаа маш их таалагдсан учраас Давидаас яасан бэ? Хоёул ах дүүс болоо гэж болсон. Сахна гараад ирж. Хоёулаа газрын дээр тэнгэрийн дор төрсөн ах дүүс шиг хоёулаа тангар хөргөж ах дүүс болоо гэсэн. Тэгээд ямар үйлдэл хийсэн бэ гэхээр байна шүү дээ. Сахна энийг надад тайлбарлаж өгсөн байгаа гэсэн. Тэгээд хоёулаа хувцас ангид хоорондоо сольсон гэнэ.
Яг тухайн үед Израильчууд хэрвээ ямар нэгэн байдлаар гэрээ мэрээ хийгээд эсвэл ах トゥ ус болохоор ингээд шийдвэл хоорондоо уцаас явдаг гэсэн. Өөс яг цаа. Иймэрхүү төрлийн хүрдэг юм байлдсан. Тэгээ манай сайхан ус зайтай залуу юм аа. Энийг өмсөнгөд араас нь арай нэмгэн мөс яг адилхан гарч ирж байгаа. Хүн бас ингэж баярлаж болох шүү. Нэгч байхгүй. Савайлаа. Яг нэг иймэрхүү үйлдэл болсон байхгүй. Хувцас тайлаад өгсөн. Тэгээд Давид бас хувцас тайлаад өгсөн. Би тайлахаар юм майктай байна. Тэгээд хааны хүүтэй ах トゥ ус болсон. Дахиад нэг алхам хаан болоход урагшилсан. Тунуудалгүй Давид Саул хаантай болон Йонатантай дайнд явж гисэн. Гайхалтай ядтуудыг байсан. За тэгээд нэг өдөр дайнаас ирэхэд юу болсон гэж Израилийн бүсгүүчүүд дуу аялаж өгсөн. Тэгээд ер нь энэ хэсгээс би юу сурсан бэ гэхээр дууны аян бол нэг тийм чухал биш байдیں۔ Дууны үг нь аягүй чухал шүү манайхаа. Манай залуучууд заримдаа дууны аянд автаа дуулж яадаг. Тэгтэл яг цаана үг нь аягүй янз үг байдаг. Яагаад тэгэхээр яг энэ Библийн хэсэгтээ ч гэсэн Давид болон Саулыг Йонатаныг орж ирэх үед Израиль бүсгүүчүүд дуулсан дууны үг нь аягүй зөвөн байсан байна. Тэгээд тэрнээс болоод дай болсон шүү дээ. Буучсан. За тэгээд ямар дуу дуулсан бэлээ? Эхлээд хаан орж ирж байгаа хамгийн их. Саул мянгыг. Тэгээд маш гоё аятай их сони үгтэй дуу дуулсан байна. Магадгүй аяа Саул мянгыг алсан. Ямар дуу явж байгаа юм? Аюу гоё. Гэтэ үг нь аюу зөв байгаа. Аяа Саул мянгыг алсан. Тэгсэн чи Саул аюу гэж яа манай нотгийн бүсгүүчүүд надад зориулдаг үзэх. Өмнөд донтоо. Тэгсэн чи дараа нь 2 дугаар адаг бас. Дараа нь яасан бэ? Давид ороод ирсэн чи 2 дугаар. Гэхдээ Давид түмийг алсан. Гоё аятай. Харин 2 дугаар адгийг сонсон утаас хаалгаа шүү ээ. Амарсан шүү дээ. Шүү 2 дугаар адаг юу болж байна? Ямар зөв дуу ээ. Тэгээд энэ дуунаас болоод Саул хааны дотор юу гэж бодогдсон гэж. Одоо Давидэд хаан ширэл дутуу. Тэр удахгүй намайг түлхэж унгаагаад миний байр суурийг авах нэ гэж бодсон. Давидын хувьд хааны хөнгүүдтэй хамт хооллуулж, хааны хөргөн болж, Йонатантай бүрэг барилдаж, одоо бүр төрсөн ах トゥ ус болж, тэр нь хааны ордонд барагтай амьдарч, алхам алхмаар хаан болох, олон жилийн тэртээ Самуэль гэдэг нэгэн настай өнгөнөөр иш үзүүлэгчээр дамжуулан Бурхны айлтсан тэр алсын хараа биелэл рүүгээ яг явж байгаа юм шиг санагдсан. Гэтэл нэг л өдөр бүгдсэн талаар өгсөн. Хаан Давидыг алахын тулд чад шидсэн. Дараа нь Давидыг алахын тулд Ингедийн цөл рүү Адулламын агуу руу хайж ирсэн. Ганцхан Давидыг олж алахын тулд өөрийн айрны хөдөлгөн байж элсэн цөл хадан хавцар дундуур Давидыг ирж хайсан. Та нар төсөөлтөө. Өнөөдөр Давидын бурхан дөрөвдөг байсан Магтаалуудын өнгө аясны хүртэл өөрчлөгдөж эцэн бол миний хат миний цайц гэдэг дугаар солилцсон. Хаашаа харан хатгасан. Хаашаа харан илсэн зүрхсэглэн шаналлаар дүүрсэн. Бурхан минь таны хэлсэн алсын гараа нөгөө таны ярьсан зүйлүүд хаачваа гэж бурхан хашгирсан. Бидний амьдрал ч гэсэн Бурхны айлцсан зүйлүүд заримдаа яг биелэл рүүгээ явж байгаад гинт давтуурах зүйлүүд болдог. Миний хувьд ч гэсэн яг тийм байсан. Би пастор болно гэсэн дуудлага аваад би үнэхээр хичээнгүүлэн бэлдэж та нар төсөөлтөө би гудамжаар явахдаа номлол бэлддэг байсан шин. Тэгээ гудамжаар ингээ алхаж явж байхдаа номлолдог байсан. За сайн байцгаана уу? Бүгдээрээ их эзний ивэлрөө дүүрэн байх болтугай. За ингээ бүгдээрээ сууцгаая. Библийг дэлгээд хамтдаа Матай номын тэдний уншаа. Гудамжаар ингээ явдаг байсан. Тэгээ нэг өдөр ингэж явж байгаа би гинт бодлоо. Хажуу үзэрч байгаа хүмүүс эргэж хараад яа тоолгүй. Ачиж үгүй ганцаараа ирээд явуулсан би тийм. Халелуя. Эцэг алдар шолтгой. Эцэг үнэхээр тань хайртай шүү гэж гарч 2-3 хараасан. Харин би нөгөө дуудлага дотор бэлдээд яваад байгаа шүү дээ. Тэгсэн чинь харин нэгэн сайхан бүсгүүтэй уулзраад бид гэр бүл болсны дараа эхнэр маань хүнд өвчин дэрэмдсэн тэр үед бидний дуудлага ганахж хэлсэн байна.
Тэр үед би нэг орой та нарт урд нь ярьж байсан. Би пастор болохгүй гэж эзэнт хэлээд би шүүмжгүй асуулт өрж байсан. Ингээд миний танд үйлчлэх бол талаар хөдлөж биш. Гэхдээ бурхан яг тэр зовлон дотор ч гэсэн намайг бэлдэж байсныг дараа нь ойлгосон. Давидын хамгийн хүчтэй бэлтгэл нь хаана өрнөсөн бэ? Ингээд энэ сүлт байхад. Адуламын агууд байхад. Давид зүгээр л байр суурь хаан сентиний төлөө биш, өөрлөн ирж байсан тэр 400 орчим асуудалтай хүмүүсийн асуудлыг сонсож тэдэнд тусалж дэмжиж байх тэр үед Давидыг бурхан зөвхөн байр суурьны төлөө биш, бусдын зүрхийг ойлгодог хүчрхийг өдөртөгч болох бэлдэж байсан гэж боддог. Давидыг Адуламын агуу ингээд энэ цүлд байхад маш олон хүмүүс Давид руу ирж байсан. Та нар тэр түүхийг санаж байна уу? 400 орчим хүн ирсэн. Тэр хүмүүсийг юу гэж тодорхойлсон байх вэ гэхээр үр ширэнд баригдсан. Оргож боссон. Зүхтэж байгаа. Гэмт хэрэгт холбогдсон. Өвдөж шаналсан. Гэр бүл амьдрал нь сүрсэн. Тийм хүмүүс дандаа ирж байсан. Хүчрхэг хааны ордонд хүчтэй хүмүүсээр хүрээлжүүлсэн Давид сүлд болон агууд янз янзын зовлонтой хүмүүстэй амьдэрсэн гэсэн. Харин тэр үед Давид хамгийн чухал бэлтгэлээ үүсгэж байсан. Хамгийн чухал зүйлээс болцож байсан. Бидний амьдралд ч гэсэн асуудал бэрхшээл ирэх үед бид нар бурхны өмнө очиж энэ юу болж байна? Эзэн та хаана байна гэж хашгирах нь яддаг. Харин тэр зовлон донд эзэн таныг шижир алтыг галаар шатааж харж ирдэг шиг. Таныг шатааж, таныг бэлтгэж, таныг хатуулж болж, таныг хурцлж, таныг өнгөлж өгдөг. Амен. Харин эцэг нь юу болсон бэ? Давид Израилийн хаанаар томилогддог. Түүх бол үнэхээр гайхалтайгаар дуусдаг. Амен. Тэгвэл бид энэ Давидын түүхээс алсын хараатай холбоотой бид юу ойлгож байна? Маш гурван зүйлийг харъя. Эхнийх нь алсын хараа бол хэрэгцээ шаарддаг эсвэл бидний гоё сайхан санаанаас ургаж гардаг зүйл биш ээ. Харин энэ бол их эзнээс ирдэг дуудлага. Бурхан танд зориулсан, таны төлөө төлөвлөсөн гайхалтай төлөвлөгөө байна. Тэнгэр газраас өндөр байдаг шиг эзний төлөвлөгөө үнэхээр гайхалтай. Эзний бодол та өөрийнхөө талаар бодож байгаа бодлоос илүү бага. Тэгэхээр бурханаас алсын хараа ирдэг. Хоёрдугаар нь юу вэ? Хамтдаа уншиж байгаа юм. Бурхан биднийг бэлтгэдэг. Бурхан энэхүү алсын харааны биелэл дотор биднийг бэлтгэдэг. Бурхан янз бүрийн шагнал, асуудал, ялагдал гэх энэ олон зүйл дотор биднийг бэлдэж, биднийг хатууж өгч, биднийг цэвэрлэж, биднийг өнгөлн зүйлдэг. Гурав чухал зүйл. Хамтдаа уншия. 3 Бурханы алсын хараа заавал биелдэг. Ажиглал руу ороод хэлтэй. Өдөр Исаи намын 54-ийн 11-р эшлэгийг хамтдаа уншия. 3 Бороо цас тэнгэрээс Зааж уншихгүй хамтдаа уншия. 3 Бороо цас тэнгэрээс бууж Африк стүүгээр стүүшиг харин насрын бууж цэцгэлрүүч тариач зүрийг идэгч тахыг хандаг. Миний амаас гарсан миний үстийг үүсгэхгүйгээр илгэрсэн зорилгыг хэрэгжүүлэхгүйгээр намайг хоосон үзэж ирэхгүй. Амен. Эзэн танд ямар нэгэн зүйлийг хэлж ямар нэгэн таны төлөө төлөвлөсөн зүйлийг илчлэх үе. Тэр зүйл заавал биелээ болох гэдэг. Ягаад гэвэл энэ зүгээр хэлчээ дараа нь мартдаг. Эсвэл яанаас та буруу юм ярьлаа гэдэг тэр нэг юм шээ. Харин эзний үг хэлэгдсэн бол борооцоос тэнгэрээс буухтаа явсан байна. Газрыг услалгүйгээр буцдаггүй найдал. Борооцоос тэнгэрээс бууж ирж яснаа боёо. Тэр чигээрээ буугаад газрыг усалж норгож чиглээ үр жимсийг ургуултай байв. Эзний үг таны амьдралд айлдагдсан бол илгээсэн зорилгыг заавал биелдэг. Амен. Би итгэж байна. Шинэ нурууц чуулган дотор ирээдүйн улсын хуулийг хамт бичлцэх төрийн ажлыг хамтдаа залгуулах хүчрэх хүмүүс сууж байгаа. Амен. Шинэ нурууц чуулган дотор олон салбарыг өнгөлөх хүчрэх тэр салбарын хөгжил дэвшлийн тэр шатны болох хүмүүсийн амьдралд маш олон хэрэгтэй гайхалтай зүйлүүдийг хийж бүтээх олон хүчрэх хүмүүс байна. Манай чуулганд ирээдүйн Монголын номер 1 спортын сэтгүүлч байгаа гэдэгт би итгэдэг. Түүний гитараа бариад гэж дуурах үед
Дуулж эхлэх багт хүмүүс амандаа аялаж, дагаж, өөлж, дуулж, тоглох тийм амьяас төр манай чуулганд байгаа гэдэгт би итгэдэг. Амен. Та итгэж байна уу? Амен. Гэгшиг гэх бас. Итэг. Амен. Эзний үг айлдагдсан тул биелээ бол. Эзэн таны бизнесээр дамжуулж, олон чуулган байгуулж, эзэн таны бизнесээр дамжуулж, ядарч зовсон, орхигдож хаягдсан, эмтэрсэн олон хүний амьдралыг тэнхрүүлж, бас хүүхдийн эмнэлэг, сургууль цэцэрлэг баригдана. Эзэн танаар дамжуулан энэ улс үндэснийг хүчтэйгээр өрөөнө гэдэгт итгэж байна. Үнэхээр шинэ улс чуулган дотор маш их потенциал байна. Би өөрөө тэгж бодоод байдığım болов гэж бодсон чинь манай чуулганд ирээд явсан хүн болгон ярьдаг штеп. Өнгөрсөн 7 хоногт ирээд номлосон хүн цуглаанд харсны дараа өдрийн хоолой дээр би хамт сууж ирсэн чинь хэлсэн. Огийн пастор танаа чуулган 0 потенциал байна гэж. Та иргэн дөрөв хардаа 0 потенциал байна. Иргэн дөрөв хардаа харалтаа 0 потенциал байна. Бүгд иргэн дөрөв хараад та 0 потенциал гэж хэлдэг. Нөгөө бүхэн бас санаж байгаа шинэ хүмүүс чуулган санаж байгаа нэгэн алсын гараа бүгдээ хамтдаа санджээ. За өнөөдрийн сургаалын цагийг өндөр 4 жилийн тэртээ. Яг л Давидд бүхэн үгээ айлсан шиг биднийг яг эхэлж байх тэр агшин бүхэн бидэнд нэгэн гайхалтай харааг илчилсэн. In the beginning. Тэдний бишкол ясаг мэсэг гай болсон. Яг нэг инглиштэй болоё гэж бодвол. За in the beginning буюу 4 жилийн тэртээ Бурхан бидэнд нэгэн гайхалтай тоог илчилсэн. Энэ зүйлийг санаж байгаа хүмүүс байна уу? Байна уу? За тийм хүмүүс байгаа бол хамтдаа хэлье. Бидний эзэн юу гэж хэлсэхээр 40 чуулганыг би танараа дамжуулан тармаар байна гэж хэлсэн. 40 чуулган хамтдаа энэ ураа. Бид бол зүгээр л оршин тогтног чуулган биш ээ. Шинэ улс чуулган бол жимсэлдэг чуулган. Амен. Тэгээд шинэ чуулгануудыг төрүүлдэг чуулган. Зүгээр л эзнийг хэрэг өдөр хүртэл нэг амтай болтоо төдий байдаг чуулган биш. Бид үрждэг чуулган байна гэсэн. Тэгэхээр таны явж байгаа та бидний хамт байгаа чуулган бол үрждэг чуулган. Энэ чуулган бол үрждэг чуулган. Газар нутаг дээр бүр борооны дараах мөөг шиг үржин. Эхний ээлжинд бид хэдэн чуулган барих бай? 40 чуулган. Тэгэхээр энэ 40 чуулганд хэдэн пастор хэрэгтэй болох бай? 40 пастор хэрэгтэй. Тэгэхээр бид 40 пасторуудыг төрүүлж байгаа. Яг одоо энэ сууж байгаа хүмүүс дотор за хэн пастор болоо гэж бодож байгаа гайхчихж байна. Та пастор байна. За тэр баг ийштэй хараад хэлчихэж байна. Тэгээд би бол итгэдэг. Бурхан энэ ажлыг цаавал хийх. Бурхан алдартай, гавьяатай, мэрэгжилтэй, чадвартай, туршлагатай хүмүүсийг хүссэн. Харин Бурхан өөрт нь хэрэглэгдэхэд эвтэйх хүмүүсийг л ирж байна. Яг л гартаа ингээ байхад эвтэйхэн багт шиг. Амен. Тэгэхээр Бурхан танаар дамжуулж үүнийг хийх бол. 40 пастор төрөхийн тулд 40 хүн Библийн сургууль сурахна гэж та бодож байж магадгүй. Харин би юу гэж боддог гэж эзний ирэх өдөр ойртож байгаа энэ цаг үед эзэн өөрийн хүмүүсийг өдөр бүрийнх Бурхантай алхах тэр амьдрал дотор хүчтэй бэлтгэв. Тэд заавал 4 жил Библийн сургууль сурч төгсөөд пастор болох байна. Тэдний дунд эмч пастор төрөх болно. Бидний дунд IT пастор төрөх болно. Бидний дунд менежер пастор төрөх болно. Бидний дунд эмч пастор гарч ирэх болно. Амен. Тэр зүгээр чуулгандаа хин нэг ирэхийг хүлээгээ сууж байдаг биш. Өөрийн ажиллаж байгаа газараа ч гэсэн бусдыг хончилдог хүмүүс гарч ирдэг гэсэн. Амен. Амен. Бид нар уламжлагдсан сэтгэлгээнүүдээс чөлөөлөгдөж Бурхан бидрээр дамжуулан энгийнээр ажиллана гэдэгт бид нар итгэж байна. Бурхан загсчин пасторуудыг бий болгосон шүү. Хэн байсан бэ? Петр, Иохан, Яаков. Бурхан татвар хураагч пасторыг гаргаж ирсэн шүү. Матай байсан. Амен. Бурхан босч пасторыг гаргаж ирсэн шүү дээ. Андрэ. Мөн яасан бэ? Бурхан эмч пасторыг пастор байсан. Лук байна. Бурхан бас амар тийм гарал үүсэл өндөртэй мэдлэг чадвартай хүнийг чсэн гэсэн хончтой дуусан. Паул. Мөн амар эргэлздэг нэг нөхрийг чсэн Бурхан пастор дуусан. Томсыг уламжлалын түүхэн дээр юу гэж хэлдэг вэ? Энтгэн рүү явсан гэж үзсэн.
Энэ тэгэхээр анхны сайн мэдээ хүргэсэн юм. Харин Андрейг болохоор Орос руу явсан гэж үздэг. Тэр үед Оросд болохоор нутгийн шүтээ маш өндөр хүчтэй байсан, хүний мах иддэг байсан гэж үздэг. За тэр үед Андрей Оросд ирсэн. Тийм учраас өнөөдөр Оросд маш олон Андрей гэдэг нэртэй байдаг. Идсэн шүү. Эдгээр дараа Андрей гэдэг нэр гоё байна гэж. Өөш сайн хүний чинь билээ гэж. Тэр аваа зэрэг. Андрей шүү. Андрей гоё нэр биш үү? Тэгэхээр бурхан биднээр дамжуулан 40 чуулганыг тарина. Та итгэж байна уу? Амен. Та итгэж байна уу? Амен. За та итгэж чуулганд итгэхгүй ч байх юм. Гэхдээ бурхан үгээрсэн бол би л болно. Харин бурхан таныг энэ хаалттай биеийг нэг их болгож бурхан энэ хаалттай биеийг нэг хэсэг болгохоор таныг дуудсан байна. Амен. Бурхан биднээр дамжуулж 40 чуулган тарих, бас 40 пастрыг төрүүлэх болно. Амен. Мөн бурхан биднээр дамжуулан бидний дундаас 400 өдөртөгчдийг гаргаж ирнэ. За энэ тог санаж байна уу? 400 өдөртөгчийг төрүүлнэ. Түүгээр дамжуулан бурхан 4,000 дагалдагчийг бий болгоно гэсэн хараа. 4,000 бол цаашаа өсөх тооны тавьсан. Амен. 4,000 дагалдагчийг зөвхөн чуулганд хамаардаг хүн биш. Христийг дагдаг 4,000 бол. За энэ төрнөөр би ингээд хүүхдүүдтэйгээ нийлээ бодоход өнөөдөр бид нар ойролцоогоор 40 гэж 50 орчим хүн байна. Тэгвэл бид 50-аас яах вэ? 4,000 болцоо үржинэ гэсэн. Амен. Бид 4,000 дагалдагчтай, 400 өдөрдөгчтэй, 40 пастор, 40 чуулгантай ийм чуулган болох хараа хүрлэн урагшилж байгаа гэр бүл байна. Тэгэхээр бид энэ библиэлд хүрхийн тулд нэг хэд хэдэн чухал зүйлийг харъя. Яагаад 40 гэсэн тоог эзэн сонгосон болоо? Яагаад 40 гэсэн үгийг илчилвэ гэж би олон удаа бас бодож залбирч байна. Харин бурхан олон гайхалтай түүхүүдийг сануулсан. 40 гэдэг тоо библиэр 0 байна. 40 гэдэг тоо библиэр 0 байна. Нуагийн үеэр Тэнгэрийн усны хаалт тонгоож газрын хүний хаалт тонгоогоод хэдэн өдөр боллоо? 40 өдөр. 40 гэдэг тоо бурхны Библиэлд дээрх хамгийн анхны шүүлтийг илэрхийлж шийтгэл. Түүнээс гадна Израильчууд Египтэд 450 орчим жил боолчлогдсны дараа эзэн өөрийн нэгэн гайхалтай өдөртөгч Египтийн орнд хэд жил бэлдсэн бэ? 40 жил бэлдсэн. Дараа нь өнөөхөн бэлтгэл дутуу байсан учраас цөл давж хэдэн жил бэлдсэн бэ? 40 жил бэлдсэн. Амен. Ямар олон 40 тоо гарч ирж байна тийм ээ? За тэгээд дараа нь юу гэсэн бэ? Израильчуудыг аваад Египтээс гарсны дараа эзэн Синай Мосетэй хэдэн өдөр хамт байсан бэлээ? 40 өдөр хамт байсан. Угаад эзэн Израильчууд завхарсан. Тэгээд Мосе хуулийн хавтан гэрдсэний дараа буцаж гараад дахиад хэдэн өдөр болсон бэ? 40 өдөр болсон. Ингээд Израильчуудыг цөлөөр 40 жил бас дагуулсан. Аюу бол 40 өдөр. Амлагдсан газар орохын өмнөх 4 дараас нь 5 дараас нь 40-нд баярлаж байна. Эзний амлагдсан газар руу бэлтгэгдэж орохын тулд тэд маш олон 40-ийг туулжээ. Бидний эзэн Есүс хүртэл цөлд хэдэн өдөр мацаг барьлаа? 40 өдөр мацаг барьсан. Харин эзэн Бурхны алсын гараа, Бурхны зорилгыг биелүүлэхийн төлөө 40 өдөр мацаг барьсны эцэс эзэн 3 жилийн үйлчлэгийг хийж дараа нь бүх хүндрэлтний төлөө, таны төлөө, миний төлөө сагалмаар байна гэсэн. Тэгэхээр энэ олон 40 гэсэн тоонууд маш олон зүйлийг илэрхийлдэг. Мосе цөлд 40 жил байсан, Есүс эзэн цөлд 40 өдөр байсан. Тэгэхээр цөл гэдэг энэ үгтэй 40 гэсэн тоо хамт явж. Харин цөлд тэд хамтдаа бэлтгэгдсэн. Бурхны амлагдсан руу нэг хэсэг нь оршиж бэлтгэгдсэн бол харин эзэн Есүс Бурхны алсын гараа биелүүлэхийн төлөө бэлтгэгдсэн. Тэгвэл бид эзэн Есүсийг ирэх өдрийн хүртэл бид хамтдаа бэлтгэж байна гэсэн. 40 чуулган гэдэг бол зүгээр чуулган тарихтын тухай яриаг. Яг л дахиад өндөрлж байгаа юм шиг тийм өндөрлөөд байх тухай яриаг гэсэн. Харин эзний дахин нэрэлтэнд бид бэлдэж энэ 40 чуулган 400 өдөртөгч 4,000 дагалдагчийн цаана 4,000 хүний амьдрал 4,000 хүний аврал бай гэдгийг бид ойлгох. Эзний дахин нэрэлтэнд бид бэлдэж хаанчлын сайн мэдээг бид тарааж эзний дагалдагчдыг төрүүлдэг чуулган болно гэсэн. Амен. Тэгэхээр энэ тоо бидэнд зүгээр ирээгүй. Энэ бол эзнээс илчлэгдсэн тоо байна. 40
404,000. Харин энэ гайхалтай биелэл рүү бид алхахын тулд бид 5 чухал үйлчлэлийг хамтдаа хийнэ. Одоо ч бид энэ үйлчлэлүүдийг хийж байна. Харин удахгүй 5 дахь нь эхлэх гэж байна. За эхний үйлчлэл юу вэ? Дагалдагч бэлтгэх. Бид зөвхөн чуулганд хамрагддаг хүмүүсийг төрүүлэхгүй. Бид дагалдагчдыг бэлтмээр байна. Амен. Итгэгч байна, дагалдагч байна гэдэг бол хоёр өөр зүйл. Харин Христийг дагдаг хүмүүсийг бид хамтдаа бэлтгэх. Дараагийн чухал зүйл тэдгээр дагалдагч маань өсөж өрнөж хүчрэх хүмүүс болж зэвсэгдэгдээд чуулган тарих. Чуулган тарихтын хөдөлгөөнийг бид үүсгэнэ. Бид чуулган тарих. Чуулган биш ээ. Чуулгануудыг тарих. Хамтдаа яваа. Чуулгануудыг тарих. Хамтдаа хашгираад яваа. Чуулгануудыг тарих. Хойгаа тажигдсан руу орж байгаа тэгээд тийм. Чуулгануудыг тарих. Давидаас 3 өдрийн үйлчлэл маань яг энэ үйлчлэлийн төлөв. Бид эзний өмнө очиж залбирч бас бид нар эзний магтаалыг оршууд одоо эзний хүчийг оршууд энэ газар болгох хүмүүс байна. Дараагийн 4 чухал зүйл илгээлт. Шинэ ус чуулган байгуулагдсан цагаас ахгүйла жил болгон 2 удаа илгээлт хийсээр байна. Тийм биз? Тэгэхээр бид хамтдаа илгээлтэн дүрмж оролцдог чуулган. Илгээлтийн эзнийг бид бас баггүй дэмжижсэн. Төвд рүү явсан илгээлтийн эзнийг бид хамтдаа өргөсөн. Тэгээ 370 орчим мянган төгрөгөөр бид дэмжсэн шүү дээ. Бидний өргөсөн өргөл. Тэгэхээр тэдгээр илгээлтийн эзнийг бид дэмжиж, илгээлтэнд оролцож байгаа хүмүүсийг урамшуулдаг, өөрсдөө бас илгээлтийн төлөө зөвсгөлтэй чуулган болж өснө. Амен. Бидний дундаас Африк руу, Зимбабве руу, Нигер руу, Канада руу, Австрали руу одоо бас үхэж байгаа, мөхөж байгаа Европ руу, сүнсний хөвд ороодсон байгаа Америк руу бид нар далайн ертөнц рүү илгээх нь амен. За дараагийн чухал зүйл нь залуучуудын үйлчлэл. Тун удахгүй залуучуудын үйлчлэл 2 жилийн үйлчлэл шинэ өвс чуулган дээр эхэлж байна. Эхний ээлжид 2 жилийн төсөл явна гэсэн. Монгол камс курсыг байгуулахдаа хамтраад тэндээс 3-аас 4 стаф яг манай чуулган дээр оюутны чуулган эхлүүлэхээр чуулганаас бас 3-аас 4 үйлчлэгч гарч ирээд хамтраад байгуулаад эхлэхээр бэлдэж байна. Тэгээд зөвхөн чуулган дээр биш, 2 сургуулийг сонгоод тэр сургууль дээр оюутны үйлчлэл эхлэв. Бид хамтдаа яг оюутан ирээдүйн өдөртөгч нар болох яг одоо бэлтгэгдэж байгаа тэр потенциал руу бид эзний хаанчлалын саянтай бариад орно гэсэн. Тэгэхээр залуучууд бол ирээдүйн. Залуучууд бол маргаашийн өнгөт. Залуучууд бол маргаашийн өдөртөгч нар бас маргаашийн аав ээж нар. Хэрвээ бид өнөөдөр 20 настай 25 та залуучуудад хөрвөл бид 10-15 жилийн дараах амьдралуудад бид хүрсэ гэсэн. Тэгэхээр бид хамтдаа залуучуудын үйлчлэл буюу камс үйлчлэлийг хамтдаа хийнэ гэсэн. Амен. Энэ 5 үйлчлэлээр дамжуулан бид эзний хаанчлалыг хийх болно. За энэ 5 үйлчлэлийг хийхдээ бид 3 чухал үндсийг үргэлж санаж авах хэрэгтэй. Хамгийн ихнийх нь юу вэ? Библи. Бид бүх зүйлийг Библийн суурьнаар хийнэ. Сэтгэл хөдлөл, туршлага, авяас чадвараас өртөө хамгийн түрүүнд бид Библийн үгийг бидний хөдөлшгөөний зүйл гэж барьж гэнэ. Хоёр дахь нь яг үгээр бид ариун сүнсний бэлэг авяасаар энэ бүгдийг хийнэ. Бурхан танд өгсөн нэгэн гайхалтай авяас байгааг та мэдгүй. Энэ авяас хүн байгаа юу? Байхгүй оо манайхан бүгд өөрөө мэдэрсэн хүмүүс шүү дээ. Би л авяастай гэсэн. За тэгвэл эсрэгээр нас энэ авяастай хүн байгаа юу? За баяр гар мараагаа өргөж санаа зовно. Тэгэхээр л байна. За нэг гөргөө хамт үргэлж. Яа нэ. Танд өгсөн чадвар байгаа. Танд итгэв. Бурхан танд өгсөн авяас байгаа. Түгээс болохгүй Бурхан танд өгсөн сүнслэг авяас байна. Бурхан танд өгсөн өөрийнхөө чуулганыг босгохын төлөө танд л өгсөн гайхалтай авяас байна. Манай чуулган дотор үнэхээр гайхалтай хөгжмийн авяастай хүмүүс байдаг шүү дээ. Би бол батаа үнэхээр авяастай гэж боддог. Та нар саналын үед алга малга ингээд. Би бол зүгээр нэг юм шиг байна. Авяас. Бурханаас ирсэн авяас. 4 жилийн өмнө батаа бас айхтар тоглохгүй байсан шүү дээ. Гэсэн чи одоо айхтар тоглоод байгаа. Авяас үстэй.
Та нар өнөөдөр магтаал дээр заяа гаргууд юу өөрчлөж байгааг харж байгаа үстэй. Нэг оршгүй нүгэл орсон. Халелуя. Монголчууд шинэ үрцээхэн Манай нөөжимос аяастай цаашууд юм сэргэн манлын чуулган дээр бэс сууж байгаа. Орон пастра. Танаа цуглаан дээр манай нэр цуглааны орон сая орчуулах хийсэн. Тэгээд танаа магтаал үнэхээр өрөөлтөй гайхалтай цаг байсан бай. Ялангуяа тэр бэс гитар. Тэгээд манай сэргэн манлын чуулган конференц дээр нэг бум гэсэн айгуу тийм дончтой дуу хэрэгтэй байна. Тэгээд танаа бэс гитарчныг бид нэр гуйж болох уу? Тэгвэл надад амар гоё юм төрсөн ш. Зүгээр ингээд зогсож байгаа яг уцаар яриад энийг хэлэх юм. Аюун нэ. Дахиад хэлээ. Махад хамшия. Амен. Замана боогийн ус амар авьяастай шүү те. Ингээд нэрс хуурн ингээд үжигтэй тэ дөрөөр тоглоо болгох юм. Үнэхээр эдисээр тоглож байгаа шүү. За миний хайр бол ингээд дуулахаар вирус хам үсэнгээр болсон шүү. За магтааны дотрийн багш байнта бид манай хүмүүс дотор үнэхээр потенциал байгаа. Үнэхээр байгаа шүү. Одоо ингээд та нар эргэн тойрны ардаа нүүл авьяасан байна шүү. Сүнслэг бий. Яа. Зарим нь үнэхээр хүчтэй номсон. Эцний чуу Яг хаяастай. За бүгд үгийг хамтдаа хэлээ. Тэгээд зүгээр нэг үнэнийг хамтдаа хэлээ гэж заяа. За цаашин дээр гараад тавиарай. За хамт хэлээ. Би эзний чуулганыг босгохын тулд Бурханд хэрэглэгдэх. Хувьтай надад Бурханаар өгсөн авьяас байна. Би авьяасаараа эзний чуулганд үйлчилнэ. Амен. Амен. Гурав чухал зүйл батбих гэр бүл. Чуулганы суурь бол гэр бүл үү? Гэхдээ энэ гэрсэн хүний тухай юм нэрээ. Гэр бүлсэг харилцаа. Бид бол эзэн дотор гэр бүл. Бурхан аавын тэмэрт хамтдаа тэмрүүлсэн гэр бүл. Зарим хүмүүс чуулганы пасторыг хараад захирал гэж боддог. Зарим хүмүүс тэгээд дарга наан байна. Одоо хүнтэйгээ тасах бол яах вэ? Тэгээд амар олон тайлбарж байгаа дарга байна. Тэгээд ч одоо хамаг бүдүүн дараа болоо гэж. Харин миний дотор юу байдаг гэж бид бол гэр бүл. Гэр бүл учраас би нэг баяр хоол ирж байгаа юм шиг хувцгаа болчиход байгаа шүү дээ. Та намайг ойлгоно гэж бодоо. Надад айгу чөлөөтэй байх юм. Тэгээд зангаа мангаа зүгэрч айгу хэцүү байдаг шүү дээ. Нэг удаа би зангаа зүгээд нэг газар очсон чинь тэгж ярьж байлаа шүү дээ. Ялааны алуур гэж хэлж байна. Зангааг маань. Тэгэхээр ялааны алуур биш ээ гэсэн бас нэг өөр утга байдаг биш. Там руу заасан сум гэнэ. Хүмүүс юу үзий юм бол. Там руу заасан сум гэнэ зангааг. Тэгээд дэрвэхэ зангаа зүгээр хөнгөн хийсвэр харагддаг гэнэ. Ясгэж байгаа юм шиг. Тэгээд юу үсгий юм бэ аюу сайн. Тэгээд би ихтэй ингээ уцлаа явчихсан чинь нэг пастор хараад та харизматик пастор юм. Та. Тэгээд ясаач харизматик пастор гэнэ. Тэгээд харизматик зүйл байгаа хүмүүс пастор байхгүй юу? Гэхдээ би яагаад энэ зүйл ярьж байгаа гэхээр би гэр бүлтэй ярьдаг. Бүтэн сойд болно. Та бас гэр бүлтэй ярьж байгаа шүү дээ. Амен. Энэ гэр бүл дотор ямар нэгэн дарга цэрэг өдөртөгч гэхээс илүүгээр Христ дотор биеийнхээ зүрхийг хуваалцгаад биеийнхээ ойртож биеийнхээ ачаанаас үйлцгээр дуудагдсан гэр бүл. Гэхдээ энэ ийм утга биш байхгүй юу? За хоёулаа гэр бүл юм чинь гээл те. Ята бид тэртэй. Ята хурж ирэл гараа идтэй та. Манай нөгөө байна. Ята ч бас аим том гартай. Тэгснэ ята мөн хурж ирээд бас ингэж нэг гэсэн үг шилтэй. За сайн уус. Тэгээд ята дотор амтарч гэр бүл бас ингэж нэг гэсэн үг шилтэй. Тэгвэл
Тэгээд чи гэртээ ирчээд ингэдэг үстэй. За сони юу вэ? Чичтэй юу? Бач. Хари яах вэ? За нөгөөдгөө. Нөгөөдгөө. Бид тэгээ гар барьж ус тэрч мэдлдэг. Яагаад вэ? Бид гэр бүл баг. Тэгэхээр гэр бүл дотор заримдаа асуудал гарна, маргаан гарна, үл ойлголцол гарна. Гэхдээ гэр бүл чигээрээ л. Аавтай ээжтэй уурлаад би доод айлын хөлт болтойгоо гараа ирэх байхгүй ч. Нэг удаа Мөжи гэж пастор одоо Америкт үйлчилж байгаа. Харин хүнсний угацгаар шуулганы пастор байсан. Мөжи пастор хүүхд муурын үргээд тавьчихсан гэнэ. Яшиг шүү. Тэр өөр айлын хөлт мэдв. Манайхын хүүхд хэрэггүй гэсэн. Тэгтэл сэтгэл нөвдөд байсан. Кафе биш. Тэгсэн чи орой болсон ч ингээд хүүхд айгүй юм болоо суугаадсан. Өөр амар юм бодоод. Тэгчээс аав дээр ирээд гисэн. Мөжиг хаа. Тэгсэн. Айгүй хүүхд биш үү? Мөжиг хаа. Одоо орой болсон байна. Тэгсэн чи бүр гайхаад яасан гэдэг гэсэн. Танад ганц хон шив. Хашаа мэдгүй айгүй болох гэсэн. Тэр аав нь шүлцэн чи мөжиг хаа гэсэн. Эсвэл танад ганц хон шив гэсэн. Гөрхөд их аав амар хаад нүрэл тэмч яваад тэгэрсэн. Гүн миний аав нь уурлаад гэсэн. Чи нэг өөр миний хүүхдтэй чи юу? Би чи ахмах биш шүү дээ. Тэгэхээр заримдаа аав хүүхдсэн хоорондоо манхахгүй байсан ч аав хүү хэмээрэл үлддэг. Гэр бүл дотор асуудал байсан ч гэр бүлийн хүн солидоггүй. Тийм биз? Тэгвэл бид итгэлийн гэр бүл багхгүй. Энэ бол зүгээр нэг сүм биш, дугна хийд биш. Харин энэ бол итгэлийн гэр бүл. Бүгд эргэн тойронд байгаа хүмүүс артаа бид нэг гэр бүл. Эргэн тойронд байгаа хүмүүс. Танай гэр бүл шүү. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ цэгийг бүгд Одоо дэлхий баталгараач. Сонтас сонсоод гэр бүлийнхээ гишүүд рүү хараад 3-аас доош хүнийг очоод бид нэг гэр бүлээ сайхан тэврээ. Хамтдаа бурхны алсын гараал дотор амьдрий. Хамтдаа чамд тарий. Хамтдаа эзэн үйлчлэе. Хамтдаа эзний амтар шуугий. Бид гэр бүлийн үйлчлэл хийе гэж бүгд хэлээ. Эцэг бидэнд өгсөн алсын хараа байна. Эцэг энэ алсын харааны биелэл рүү та биднийг явуулж байна. Та эзнээс ирсэн алсын хараад итгэж байна уу? Итгэхгүй байна уу гэдгээс үл шалтгаад эзний айлдагдсан үг биелэх болох болно. Гэхдээ эзэн та биднийг хамтдаа хий гэж дуудаж байна. Би чамтай хамт энэ алсын харааг биелүүлмээр байна. Би чамтай хамт хиймээр байна гэж эзэн дуудаж байна. Сайн номын 55 дугаар бүлгийг хамтдаа уншийе. 55-ыг 10-аас 11 уншийе. Гурван борооцос тэнгэрээс бууж ирээ. Азрыг усуус бүрээ буцдаг шиг. Харин гахрыг бууж цэцгэлүүж. Байчин дүрийг идэгчин тахыг хангадаг. Миний амнаас бас миний хүслийг гүйцэтгэхгүйгээр илгээс зорилгыг хэрэгжүүлэхгүйгээр нахруу хоосон буцаж ирэхгүй гэж хэлсэн. Эзний айлцсан үг биелээ болно. Эзэн өөрсдийн хүмүүсээр дамжуулаад, шинэ улс чуулганаар дамжуулаад эзэн 40 чуулганыг тарих болно. Бидний дундаас 40 пастор төрөх болно. Бид 400 өдөртөгч болон 4,000 дагалдагчтай. Энэ улс орны мянган хүмүүсийн амьдрал нөлөөсөн чуулган болж хаяад төлөх болно. Амен. Бүгд хамтдаа эзний өмнөрөө залбирая. Эзэн минь би алсын харааны нэг хэсэг болмоор байна. Би хамт зогсъё. Би танд хэрэглэхний, би танд үйлчлэе гэж бүгд зүрхсэтгэл эзэнтэйгээ хамтдаа залбирцгаая.
Драманаги дустим залбирцхан True.